Тэр суусгано. Энэ үдшийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид нар нэг цуврал хичээл эхэлж байна. Тийм ээ. Одоо 40 хоногийн үйлрэлээр бид нар залбирал ба мацах байралд дээрс нь буйны ажлыг хийх гэсэн тийм 3 гол зарчмаар явахыг хүсч байдаг. Тэгэхээр энэ ондоо ямар ч байсан залбирлын талаар илүү нэг зөв ойлголттой болёо гэсэн тийм уриагаар өнөөдөр цугларсан байна. Бас та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна. Та нар бас ажиллаа зохицуулаад ирж амжсан сайхан байна. Та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэж байгаа зүйл маань ерөн нэг айхтар цоошин одоо контент биш шүү. Угаасаа та нар сүмд ирдэг, гэртээ залбирдаг. Тийм учраас тийм сонин шин сургаалыг би сонслоо гэсэн тийм сэтгэлдээ өнөөдөр эндээс гарахгүй байх. Харин заримдаа хамгийн чухал зүйлсийг бид нар давтаж олон дахин бас сэргээх, баталгаажуулах хэрэгтэй болов уу гэж би боддъё. Тийм ээ. Одоо эхнэр нөхөр хоёр ерөнхийдөө мэдээж биенээ хайрладаг. Харин хэрвээ өдөр болгон хайртай шүү гэж хэлдэггүй бол эхнэр нь гомддог, эсвэл нөхөр нь гомддог. Тэ? Адилхан гой утга учиртай зүйлийг бид нар давтаж хийвэл тэр зүйл бол яг бидний сэтгэл дотроо ордог. Бүр гүнзгий төвшөнд хүрдэг. Тэгэхээр яг залбирлын тухай ярихаар шийдсэн учраас яг залбирлаараа эхэлцгээе. Эцэг, Хүү, Ариун сүнсний нэр алдраар амен. Юуны өмнө бид нар нэг ариун дуулыг одоо сонсцгоё. Лавгаана энд гарч ирээд 34 дугаар ариун дуулыг сонсцгоё. Дуулал намнаас хийг хүншлэг. Би эзнийг цаг үргэлж магтана. Түүнийг магтахын миний аманд үргэлж байх болно. Сэтгэл минь эзэн дотор сайрхан.
Даруй хүн үүнийг сонсон баярлана. Надтай хамт эзнийг дээдэлж хамтдаа нэрийг нь өргөмжилцгөөе. Би эзнийг хайсан агаад тэр надад хариулж бүх айдсаас минь тэр намайг чөлөөлсөн. Түүнийг харагсад гэрэлтэх болно. Тэдний царай хизээж ичгүүрт эс орно. Энэ ядуу хүн хаширхад эзэн түүнийг сонсож зовлон шаналл бүрээсэн түүнийг аварсан болоо. Эзний тэнгэрлэгч түүнээс эмээгчдийг хүрээлж авардаг. Эзэн сайн гэдгийг амсцгаа үзцгээ. Дотор нь хорогддог нэгэн юутай өрөөлтэй вэ? Түүний ариун хүмүүсээ та нар эзнээс эмээгтэн. Учир нь түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй. Эдэр арсланч гачигдан өлсөж байдаг. Эзнийг хайгчид харин ямар ч сайнаар дутагдахгүй. Хүүхдүүдээ та нар ирж намайг сонс. Та нарт эзнээс эмээхүйг би зааж өгье. Амийг хүсэмжилдэг бөгөөд сайныг харахаар өдрүүдээ хайрлагч хэн бэ? Хилээ муу мухагаас уруулаа худал хэлхээс сахин хамгаал. Муугаас салж сайныг үйлд, амар тайвныг хай, мөшөг. Эзний мэлмий зөвхт хүн дээр сонрон тэдний хашгираан дээр байдаг. Эзний нүүр царай ёрмог үлдэгчийн эсрэг байдаг нь тэдний дурсамжигч дэлхийгээс арилгахын тулд билээ. Зөвхтүүдийг хаширхад эзэн сонсож зовлон шаналн бүгдээс нь тэднийг аварна. Эмтэрсэн зүрхнүүдэд эзэн ойр, сүнсээрээ гимшигчдийг тэр авардаг. Зөв шударгын зүдүүр их авч эзэн түүнийг тэр бүгдээс нь аварна. Бүх ясыг нь тэрээр хамгаална. Бүр ганц ч хуурахгүй. Буруу явдалд хүн бузар мудаа хөнөөгдөн. Зөвхтийг үзэн ядагсад өөртөө харин яллагдана. Эзэн зарсан нарынхаа амийг аврах агаад түүнд хорогдох хинч буруутгагдахгүй. Эзний үг. Би эзнийг хайсан агаад тэр надад хариулж бүх айдсаас минь тэр намайг чөлөөлсөн. Түүнийг харагсад гэрэлтэх болно. Тэдний царай хизээж ичгүрт эс орно. Энэ ядуу хүн хашгирахад эзэн түүнийг сонсож зовлон шаналн бүгдээс нь түүнийг аварсан болоо. Ямар гоё югс вэ? Ингээд бид нар залбирахдаа ямар үг хэрэглэх вэ? Ямар сэтгэлтэй байх хэрэгтэй гэж харин бидэнд Тэнгэр бурхан өөрөө орж ирж тусалдаг. Бидний урууланд зөв үгийг өөрөө хайрладаг. Библийн дотороо жишээлхэд Ариун дуулал гэдэг номонд дотороо 151 дуулууд байна. Уйтгарсан үед хэрэгжилж болно, баяр жаргалтай үед хэрэгжилж болно. Одоо юм санаа зовж байгаа үед яана гэд бас залбирч болно. Тэгэхээр үүнээс бид нар юу гэж товчноор харах юм бэ гэхээр нэрэ залбирал бол бидний амьдралыг тэр чигээрээ бүрхдэг. Би хэрвээ тийм сэтгэлтэй байвал залбирч болохгүй гэсэн тийм юм байхгүй. Гайхалтай. Би эзнийг хайсан агаад тэр надад хариулж бүх айдсаас минь тэр намайг чөлөөлсөн. Ингээд бид нар бас таалагдсан нэг үгийг цээжлээд тарихын дотороо save хийгээд тухайн үед хэрэгцээд үед бид нар үүнийгээ хэрэгжилж болно. Би айдастай байна уу? За үүнийгээ тэгвэл цээжилсэн бол бүх айдсаас минь тэр намайг чөлөөлсөн
гэд. За тэгвэл бүгдээрээ залбирлын яг загалмайтны залбирлын өвөр мөц байдлыг хамтдаа үздэцгээе. Яг гэвэл залбирал гэдэг үг маань маш ерөнхий үг, тийм ээ. Олон хүмүүс, олон уламжлалт хүмүүс өөрөөр ойлголтоор үүнийг хэрэгэлдэг. Харин яг загалмайтны залбирлын өвөр мөц байдал гэж байдаг шүү гэдгийг өнөөдөр ялангуяа өнөөдрийн анхны уулзалтанд би чадлаараа тайлбарж өгье. Есүс өөрөө залбирсан. Үүнийг та нар анзаарж байна уу? Есүс өөрөө залбирсан. Харин тэр өөрөө Тэнгэр бурхан байсан учраас яагаад залбирсан бол? Тэнгэр бурхан ба жинхэнэ хүн байсан болохоор тэр өөрөө залбирсан бол бид нар мэдээж түүнээс илүү залбирах хэрэгтэй. Тэр өөрөө бас бидэнд хэрхэн залбирахыг зааж өгсөн. Бидэнд дээрэс нь 2000 жилийн турш оршин тогтнож ирсэн уламжлал бий. Тийм учраас энэ анхны уулзалтын дээр нь загалмайтны залбирлын онцлогийг тайлбарж өгөөд дараагийн уулзалтанд бид нар нэг нэгээр нь өөр залбирах аргуудыг бас хамтдаа үзэх боломжтой. Тэгэхээр шавнар нэг өдөр Есүсийг залбирсны дараа түүнээс гуйсан, тийм ээ. Та нар санаж байна уу? Нэг өдөр өөрөө Есүс залбирж хахад Есүс түмэн олныг хараад нэгэн газар түүнийг залбирч дууссаны дараа шавнарынхан нэг түнд эзэн минь Иохан шавнартаа хэрхэн залбирахыг заасан шиг бидэнд зааж өгөөч гэжээ. Тэгэхээр бид нар өнөөдөр яг ийм сэтгэлтэй байна. Эзэн минь бидэнд яаж хэрхэн залбирахыг зааж өгөөч. За энэ хичээлийг бэлтгэхдээ би Баяр сайхны монгол хэлний тайлбар толыг үзлээ. Монгол хэлэнд залбирал гэдэг үгийг яаж тодорхойлсон бэ гэхээр залбирах үйл үг гэдэг нь шашны ёсонд ямар нэгэн юмд итгэж сүслэн даатгах, үнэн сэтгэлээсээ хүсч найдах гэсэн тийм тайлбаралтай. Тэ? Ерөн мэдээж нарийн ойлгомжтой. Шашны ёсонд ямар нэгэн юмд итгэж сүслэн даатгах, үнэн сэтгэлээсээ хүсч найдах гэсэн тийм ойлголт зөв бид нар үүнийг зөвшөөрдөг. Харин яг загалмайтны залбирлын онцлогийг үзье гэвэл ахяд нэг алхмаар урагшаа явах хэрэгтэй. Би нэг товчхон үйлбэрээр хэлье. Загалмайтны залбирал нь амьд Христтэй амьд харилцаан дээр суурилдаг. Дахиад хэлье. Загалмайтны залбирал нь амьд Христтэй амьд харилцаан дээр суурилдаг. Тэгвэл эндээс анхны чухал элемент авъя. Харилцаан дээр суурилсан билээ. Харилцаан дээр. Өөрөөр хэлбэл залбирахын тулд ядахта хоёр хүн байх хэрэгтэй. Тийм биз дээ, тий? Харилцаа. Ганцаараа байхад би зүгээр өөртөө ярьж болно. Гэтэ тэр залбирал бол биш. Би өөртөө юм хэлж байгаа. Юм сануулж байна, юм цээжилж байна, юм сурж байна. Тэр сайн. Муу юм байхгүй л дээ. Гэтэ загалмайтны залбирлын хамгийн цөм тийм ойлголт бол харилцаан дээр суурилсан залбирал. Хинтээ вэ гэхээр Есүс Христ амьд эзэнтэйгээ суурилсан харилцаа. Энэ мэдээж ойлгомжтой. Гэхдээ үүнийг бид нар заримдаа үл тоотдог. Тэгэхээр залбирахдаа бид нар өөрсдөө ярьдаг юм шиг байна. За юм боллоо. Тэгээд дараа нь тэр юмыг хийнэ. За ямар байсан бэ гэд тэр дандаа би өөртөө ярьж байгаа юм шиг байна. Харин загалмайтны залбирал бол
амьд Христтэй амьд харилцаан дээр суурилсан. Хэрвээ үүнийг бид нар ойлгож чадах юм бол, бас хэрэгжүүлж чадах юм бол ерийн загалмайтны залбирлын онцлогийг ойлгосон гэсэн утгатай. Энгийн мөртлөө маш гүн гүнзгий утга учиртай. Тэгэхээр үүнээс болоод бусад юмнууд дагаж ирдэг. Загалмайтны залбирал нь биднээс өөр Тэнгэр бурхан бидэнтэй уулзахаар ирж бидэнтэй нөхөрлийн харилцаатай байхыг хүсдэг гэсэн баримт дээр суурилдаг. Бид нар залбирахыг хүсдэг. Гэхдээ биднийг залбирахыг хүсэж байгаа, илүү хүсэж байгаа нэг нь бол Тэнгэр бурхан өөрөө. Тэр бид нартай хамт үргэлж тийм дотны харилцаатай байхыг хүсдэг. Миний хайртай хүү, миний хайртай охин хизээ надад анхаарал тавихгүй лээ. Үүнийгээ бид нар ухаарж байвал дуртай залбирна. Энэ бол миний өөрийн хүчин чармайлтаар ухамсарын өндөр түвшинд хүрэхийн тулд ашигладаг арга техник биш юм. Дахиад уншия. Энэ бол миний өөрийн хүчин чармайлтаар ухамсарын өндөр түвшинд хүрэхийн тулд ашигладаг арга техник биш. Арга техник өөр байж болно. Би ингэж суухаар нь залбирх уу, ингэ зогсоогоор залбирх уу, тэр нэг чухал биш. Бид нар заримдаа тэрэн дээр нь илүү анхаарал тавьдаг. Харин залбирах илүү таатай аргууд мэдээж байж болно. Хэрвээ би нойр хурж байгаа юм бол хэрвээ хэвтэж залбирая гэвэл 2 минутын дараа нам унтна. Тийм учраас залбирахгүй. Өөрөөр залбирах аргууд байж болно. Гэхдээ Тэнгэр бурхантай тогтоосон амин чухал харилцааны хүрээнд үргэлж байх ёстой бидний залбирал. Хрисостом Йохан Гигентэн нэг номлол дээр ингэж бичлээ. Би уншаад үгэй. Тэнгэр бурхантай харилцах буюу залбирал бол хамгийн дээд сайн зүйл юм. Энэ бол үнэндээ Тэнгэр бурхантай дотн харилцаа юм. Бие махбодын нүд гэрлийг хараад гэгэрдэг шиг Тэнгэр бурхан руу татагдсан хүн залбирлын үгээр илэрхийлэхийн аргагүй гэрлэр гэрэлтдэг. Гэсэн хэдий ч энэ нь зуршлаас үүдэлтэй залбирал биш. Харин зүрх сэтгэлээс гарах залбирал байх ёстой. Энэ нь тодорхой цаг хугацаа цагаар хязгаарлахгүй, харин өдөр шөнөгүй тасралтгүй цэцэглэн хөгжих ёстой. Дээрэс нь цаашдаа залбирал бол Тэнгэр бурханы төлөөх хүсэл хүмүүсээс ирдэггүй. Харин бурханлах нэгүүлслэр бий болдог үгээр илэрхийлэхийн аргагүй хайр инрэл юм. Үүний тухай Паул Гигентэн бид хэрхэн залбирах ёстойгоо мэддэггүй. Харин ариун сүнс өөрөө бидний төлөө үгээр илэрхийлэхийн аргагүй гүн санаа алдалтаар зуучилдаг гэж хэлсэн юм. Нэрэ Паул Гигентэн тэр үгийг хэлсэн. Ромчуудад бичсэн захидлийн 8 дугаар бүлгийн 26-нд. Ариун сүнс бас бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэдэхгүй юм. Харин сүнс өөрөө үгээр илэрхийлэхгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг. Ваа. Гиген Паул үнийг хэлсэн чинь мөн үнэн тий. Бид нар яаж залбирах ёстойгоо ихэнх удаа мэддэггүй. Шудраг байвал. Харин ариун сүнс өөрөө үгээр илэрхийлэшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг. Заримдаа залбирал бол хашгирах, заримдаа гуйх эсвэл тусламж хүсэх явдал юм.
уйлгартай гомдсон, өвдсөн үед бид нар бас тийм сэтгэлээр залбирдаг. Тэр залбирал бол бусад үед залбирдаг залбирлаас ямар ч дутуу юм биш. Заримдаа бидний залбирал бол хашгирах, заримдаа гуйх эсвэл тусамж хүсэх явдал юм. Залбирал бол аим амьсгал. Энэ бол тасралтгүй харилцан яриа. Бид нар ихэнхэн удаа өөрсдөөсөө ийм асуулт асуудаг. Залбирахдаа би юу хийх ёстой вэ? Багшаа, би залбирахдаа юу хийх ёстой вэ? Мөн тэр асуулт зөв асуулт. Тэгвэл энэ асуултанд хариу өгөхөөр Жан-Мари Вианне Гигентэн нэг жишээг өгье. Тэр 17-8 дугаар зууны үед Францад амьдарсан мундаг Париж прист байсан. Хөдөөний нэг тосгонд олон насан туршдаа байсан. Тэгээд тэр өдөр болгон тосгоныхоо сүмд ороод оройн цагаар нэг тарьяаланчин ах сүмийнхээ хамгийн сүүлийн игнэнд сууж байхыг анзаарсан олон удаа. Тэгээд за энэ хүн ягаад энэ орой ирж энд суугаад тэгээд явдаг юм бэ? Асууя гэд. Түүнээс асуусан. Уучлаарай хаа, та юу хийгээд байгаа юм бэ? Тэгээд нөгөө ах нь юу ч биш ээ. Би түн рүү харж тэр над рүү хардаг. Есүс Христ рүү хараад түүний залбирал тийм байсан. Тэр над руу харж би түүнийг хардаг. Залбирал бол тийм байдаг. Тийм байж болно. Үг хэрэглэж болно мэдээж. Харин үггүйгээр бас залбирч болдог шүү. Тэр хөдөөний сүсэгтэн ах залбирлынхаа гоо сайхныг махан биеэр шингээсэн. Тэр өдөр жингөө ажиллаад газар тарьяалангийн талбайд ажиллаад өөр ажилтай байсан болохоор зөвхөн тэр үеэр нь сүмдэр орж ирэх боломжтой. Тэгээд юу хийдэг байсан бэ гэхээр зүгээр Есүс Христ рүү хайр инэрлийн харцаар хардаг байсан. Тэр намайг харж би түүнийг хардаг. Тийм учраас хайрт найзуудаа Гиген Паулийн хэлсэнчлэн бид нар яаж залбирах ёстойгоо мэдэхгүй, харин ариун сүнс үүнийгээ сайн мэддэг. Тийм учраас загалмайтны залбирлын гол хандлага бол за би одоо залбиралд орё. Ариун сүнс намайг удирдах өгнө. Би бас яаж залбирах ёстойгоо мэдэхгүй. Саяхан ажил дээр нэг юм болсон. Миний толгойн дотор тийм юу явагдаад байна. Эсвэл би компьютерээр нэг сонин хурц зургийг харсан. Одоо тэр зураг нь миний нүднээс, миний толгойгоос салахгүй. Ариун сүнс минь та намайг удирдах өгнө. Та миний дотор байгаа бүгдийг амьд Есүс Христийн өмнө тавьж өгнө. Надад хэрэгцээд бүхнийг харж өгнө хэмээн залбирх юм бол бидний залбирал үнэхээр үр дүнтэй болно. Залбирсны дараа айгүй бол ямар нэгэн эрг бусын мэдрэмж гарахгүй. Ихэнхэн удаа ийм байдаг шүү. Та нарт хэлье тий. Хаяа нэг удаа залбирсны дараа гоё мэдрэмж төрдөг. Ваа, тийм юмыг ойлголоо. Би одоо бүх юм тодорхой болсон. Тэр хаяа ховорхон тохиолдол шүү. Ихэнхэн удаа залбирсны дараа ямар ч мэдрэмж байхгүй. Гэхдээ ариун сүнс бидний дотор байдаг болохоор бидний оюун санаа, бидний дотоод сэтгэлийг эзэнтэйгээ нийлүүлсэн. Тэгэхээр бид нар мэдрэмжээр биш, итгэл бишрлэр явдаг учраас амьдралаа зөвөр зохицуулж чадна. Ариун сүнсийг бид нар сонсох хэрэгтэй. Залбирал бол түүний бэлэг.
Энэ бол хүний зүйл биш. Харин бидний хүсэл ба нэгүслийн хоорондох синергиэс үүсдэг. Синержи, тий? Би бол мэдээж амьд яваа хүн байна. Өөрөө шийдвэр гаргаж, за би одоо залбирая гэсэн тийм хатуу шийдвэрийг гаргах хэрэгтэй. Зав чөлөө бас зохицуулах хэрэгтэй. Залбирая гэсэн мөртлөө өдөр болон 5-10-15 минут олохгүй хүн бол ямар хүн бэ, те? За би тэгвэл өдрийнхөө цагийн хуваараа гаргахдаа за ямар ч байсан энэ үед би залбирна. Тэр бидний хариуцлага. Тэр бол бидний хариуцлага. Гэхдээ тийм дангаараа хангалттай биш. Яг гэвэл өмнөр хэлсэнчлэн бид нар гав ганцаараа өөрсдөө юм хэлдэг шиг залбирал үргэлдэггүй. Залбирахын тулд 2 хүн байх хэрэгтэй. Ядахта. Би энэ байна, эзэн үргэлж надтай хамт байдаг. Би түүнд анхаарал түүлрэн. Ямар аргаар яг хөө дэрийг л дараа нь үзэж болно. Тэгэхээр манай Ариун дандын католик шашны 2000 жилийн туршид олон гигантнүүд, игэл сүсэгтнүүд, багш нар, эрдэмтэд олон сайхан бас сургаалуудыг заасан. Энэ бүгдийг бид нар бас үзэх боломжтой. Жишээлхэд зарим хүмүүс богинохон өгүүлбэрээр залбирдаг байсан. Тэр уламжлалыг бидэнд бас хандуулж өгсөн. Есүс би танд итгэж байна. Есүс би танд итгэж байна. Би өөр аргаар залбирч чадахгүй байсан ч зөвхөн энэ 1 2 3 4 5 үгийг хэлэхэд хангалттай. Давтаж хийлнэ. Эхлээд уруулаараа хийлнэ. Сүүлд нь уруул хөдлөхгүй байсан ч сэтгэлээрээ толгойгоор хийлнэ. Есүс би танд итгэж байна. Эсвэл Есүсээ та үүнийг анхаарч үзээрэй. Би энэ залбирал дуртай. Gesù pensaci tu. Есүсээ та үүнийг анхаарч үзээрэй. Би мэдгүй. Та мэднэ. Есүсээ та үүнийг анхаарч үзээрэй. Эсвэл амьд Тэнгэр бурханы хүү эзэн Есүс Христ минь нүгэлт намайг өршөөгөөч. Амьд Тэнгэр бурханы хүү эзэн Есүс Христ минь нүгэлт намайг өршөөгөөч. За ингээд өнөөдрийн хувьд хангалттай үг хэллээ. Цөөхөн ганц 2 гол санаануудыг дамжуулж өгсөн. Загалмайтны залбирлын өвөр мөц байдлыг тэгээд загалмайтны залбирлын гол хандлага. Харин бид алхаж сурдаг шигэ залбирч сурдаг. Тийм ээ. Тийм учраас одоо үлдсэн 12 минутаар залбирцгаая. Тэ? Энд байгаа юм чинь энэ чимээгүйгээр яг би амьд Христтэй харилцаатай байдаг гэдгийг нэгт бодох хэрэгтэй. Тэ? Тэгээд түүний оршихгүйг анзаарах хэрэгтэй. Өөрсдийн анхаарлаа Есүс Христ рүү хандуулах хэрэгтэй. Энэ бол бидний хариуцлага. Би тэгтээ одоо өөр юм миний сэтгэл дотор бодогдоод байгаа. Санаа битгий зөөрэй. Үүнийгээ тэгвэл бас Есүст хэл. Эзэн минь одоо энэ асуудал тохиолж байгаамаа. Би таны моторд өргөн барья. Туршиж үзье тэхүү. 12 минут чимээгүй. Унтаж болохгүй шүү. Тэгээд 7 цагт шарп нэг дуу дуулахаар нь дуусгая.
За ингээд өнөөдрийн анхны ийм уулзалт сайхан боллоо. Хамтдаа сурсан ойлгосон зүйлээр амьдрцгаая. Ирэх 3 дахь өдөр буюу 3 сарын хэдэн билээ? 4-нд эргэж уулзцгаая. Эзэн та бүхэнтэй хамт байх болтугай. Түгш хүчит Тэнгэр бурхан эцэг Хүү ариун сүнс та нарыг адислах болтугай. Та бүхэн өөрийн амьдралаар эзнийг алдаршуулж амар амгалан явагдав.